Улсын ардын дуучин чуулга гэж байхад би тэнд хөгжимчин байсан хүн л дээ. Яруу найраг гэсэн хаалга татсан чинь яваалангуу өөрөө сууж байгаа юм. Шүлгийг үзэж байгаа л тэгээд толлоо орсгалыг ая хийж бодож төмөн дөмбөрлөгөө сонсгосон ч яваа би дуулж явъя гэдэг. Би чинь тоолоо орсолд миний 3 дахь дуу байгаа юм. Хамгийн анхны дуу одоо Сүрэнжүттэй Баянга намаа үчсгээ дуу хийсэн. Тэгээд одоо 66 онд хийсэн дуу л да. Улсын ардын дуучин чуулга гэж байхад би тэнд хөгжимчин байсан хүн л дээ. Тэгээд тэр үед яваа болонгой олон сайхан ном хэвлэлтэн гарч одоо улсуудын сонорыг их хөдөлгөж байсан үе. Тэр 66 он. Тэгээд би тэндээс нь шүлгийг үзэж байгаа. Тэгээд толлоо орсгалыг ая хийж тэнд ч одоо Сэрэн долгоор Нансалмаа Ахмадуудаас болоо Төмөн Дэмбэрл одоо Нор Банздугай олон сайхан дуучид байсан үе. Тэгээд одоо би нэлээд бодож Төмөн Дэмбэрлгөө сонсгосон ч яваа би дуулж өгье гэдэг. Тэгээд Төмөн Дэмбэрлгөө чинь телевизийн бичлэгэнд нэг орох байсан юм байна л дээ. Тэгээд тэнд нэг ус телевизэн гол молн төр засцсан юм дээр бэлтгэл дээр ороод та дуу бодж юу дуулж болно гэсэн юм шиг байгаа. Тэгээд би нэг хүүхдэн дуудвал ямар дуу гэсэн чинь тоолоо орсгол шиндээ сайхан. Тэгж л анхд дуулж олны хүртэл удаж одоо Төмөн Дэмбэрлгөө савнарч байна. Тэгээд олон сайхан дуучид тэрнээс хойш дуулж байна. Бурмаа Батцэцэглэн одоо тэгээд хот хөдөөгийн чуулга театр ихний дуучдаас бол одоо хөлтөр их дуулагдж байгаа. Энэ бол Төмөн Дэмбэрлгөө одоо анх яаж сайхан дуулсан бай гэдэг нь л бахархалтай байна л да. Тэгээд би одоо Төмөн Дэмбэрлгөө одоо хөлтөрх баярлж өгдөг. Тэгээд яваа болонгой шүлэг бол сайхан шүлэг. Аярыг нь хэрүү хийж чадвал тэр үг бол одоо дуулагдахаас өөр аргагүй. Хүний хөтлөөд явдаг тийм уран яруу шүлэгтэй хүн л дээ. Бид чинь тэр улсад их хөндлөж байдаг учраас бас жоохон имээгээд тэр нь уулзах чадахгүй яваад исэн. Дуум гэдэгт нь сүлд нь хийсэн. Тэгээд тэрийг утга зохиол сонд зохиолчтой хорон дээр санд гаргана гэдэг. Тэгээд хамгаалуулаад шүлгийн шивүүлчихэл тэгэл ирсэн чинь яруу найргийн секцээр орох гэдэг чи одоо номонд нь гарцсан. Яруу найраг гэсэн хаалга татсан чинь яваалангуу өөрөө сууж байгаа юм чи. Тэгж уулзаж өгөө чи сайн суу одоо би хоёр дундаа хайртай шүү дээ гэж тэгд нэг өөртөө нэг урмын үг авч. Тэгээ би говийн хүн нартлаа тэгэл Улаанбаатар дээр л тэгэл хамгийн хүндэлж явдаг тоолгалыг л сонгож авсан одоо буруудаагүй л ийм л бүтсэн түүхтэй дуу байгаа. Тэгээд цаашаа одоо ингээд дуулагдах байх гэж бодж л юм шиг тийм. Oh,